Монголд үндэсний лотерей. Сайн байцгаана үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. За бид бүхэн хамгийн ихний тоглолтоо 4-ийн тоглолтоор эхэлдэг үлээ. За Азийн 4 дугаарыг бүгдээр хамтдаа хараад бай. Дараалалаараа эхэллээ. 3 дугаар зэрэг, 2 дугаар зэрэг, 1 дугаар зэргийн тоглолт. За эдгээр тоглолтууд тоглолтод орж эхэллээ. За яг дайны талбар дотор бол бий байна. За энэ дунд хэдийн тоо гарч ирэх юм бүү мэд. Ямар ч үсэн Азийн 4 тоо гарч ирнэ. Тэгээс 9 цифрүүдээр та бүхэн оролцож байгаа. Нэг хувилбараар та бүхэн 3 машин буюу 3 тоглолтод оролцож байгаа. Энэ бол бас давуу чанар. Дөрөвдөө бол магадлал тун өндөртэй гэж би хэлж бодно. За тоонууд гарч ирж байна. Азийн дугаарууд гарч ирж байна. Хамгийн ихний тоо 3 дугаар зэргийн тоонуудаас 3 гэсэн тоо гарч ирсэн байна. 2 дугаар зэрэг дээр 5, 1 дугаар зэрэг дээр 3 гэсэн тоо гарч ирсэн байна. За та бүхэн дөрөвдгийг бол маш сайн мэдж байгаа. Дөрөвдгийг бол дараад харгалзсан. За яг дараалтын дагуу та яг 3, 7, 1 гэж таарсан бол яг дараалтын дагуу. За хамгийн сүүлийн тоо мөн дараалтын дагуу байх ёстой. Тэгээс 9 тоонууд дундаас та бүгд өөрсдийнхөө Азийн дугааруудыг оруулж. За ер нь 4 гэдэг бол монголчууд 4-ийн тоог бэлэгддэг. Яагаад вэ гэвэл машины дугаар нь хүртэл 4 байдаг болохоор 4-д оролцох сонирхол маш их байгаа бах. Яагаад гэвэл Азийн дугааруудтай машинтай хүмүүс маш их байдаг шүү дээ. За хамгийн ихний дугаараа танилцуулъя үзэгчтэй. 3 дугаар зэргийн тоглолт бол та бүгдийн хийсэн бооцоог. За 500 төгрөг үржиж байгаа. 3 тэг 6 5. 3 тэг 6 5 гэсэн тоо байна. 2 дугаар зэрэг бол за 5 3 1 8 гэсэн тоонуудад тань 2 дугаар зэргийн машин бол та бүгдийн бооцоог 1000 дахин үржүүлж байгаа. За тэгвэл 1 дугаар зэргийн тоглолт бол 2000 дахин үржүүлдгээр онцлогтой. Хамгийн ихний тоо 3 7 1 8 гэсэн тоонууд байлаа. За та бүгдийг Азийн тэнгэр ивэлсэн байх маш олон азнууд төрсөн байх гэдэгт итгэлтэй байна. За бүгдээрээ 6 дэгийн тоглолтод анхаарлаа хандуулцгаая. За эндээс 6 дэгийн тоглолт бол 6 тоо гарч ирэх хэрэгтэй байгаа. За тэгвэл тэгээс 9 цифруудыг тус тусдан байрлуулсан байгаа та бүхэн харж байна. За бүгд хамтдаа тоглолтод оролцоолаа. 6 дэгийн тоглолт бол за та бүгд маш сайн мэдж байгаа. Хуучин тус тусдаа бид нар машинтай байсан бол бүгдийг нэгтгэсэн байгаа. Энэ дотор одоо 60 бөмбөлөг хэрглэж байгаа. Тэгээс 9 6 багнаас унсан тоонууд байна. За хамгийн ихний тоо 2-ын тоо байна үзэгчтэй. 2-ын тоо 6D бол яг дарааллын дагуу байх ёстой. Хэрвээ урдаасаа тоо зөрөөд эхэлж юм бол за би бодлоо энэ азтан биш боллоо гэж бодож болохгүй. Дуусна харах хэрэгтэй. Хамгийн ардлаасаа 6 дахь тооноос эхлээд мөн яг дарааллын дагуу харах боломжтой гэсэн үг. За эхний 2 тоо 2 гэсэн тоонууд гарч ирсэн байна. За ингэснээр 1500 өрөөний азтан болж байгаамаа. За 3 дахь тоо гарч ирсээр 1500 дээр нэг тэг нэмээд 15000 төгрөгийн азтан болж байна. За энэ 6-гийн тоо гарч ирсэн байна. 2 2 6. За үндэсний дотрын асууж тодруулах зүйлүүд та бүхэнд орох гарч байгаа утсруу хандаараа мөн салбарууд 70 гараад явчихсан байгаа. Тун удахгүй 100 гараад цаашдаа 1000 болоод хэдэн салбартай болохын бүүмэд монголчууд та бүгдийн гэрийн хоймортой нүрт айгуу үндэсний дотрын салбар очиж магадгүй. Ягаад гэвэл монголчууд та бүгдийг азтан болгож монголчууд бүгдээ Азийн тэнгэртэй улс болохоор бүгдээ азтан бол магадлал тун өндөр байгаа та бүгдийг энэхүү үндэсний дотроод үндэсний монголчуудыгаа хамруулж байгаамаа. 2 2 6 4 6 гэсэн нэрээр гарч ирсэн байна. За ингэсээр 5 тоо таарснараа та бүхэн за 3 тоо таарал 15,000, 4 тоо таарал 150,000, 5 тоо таарал сая 500 төгрөгийн азтан болж байгаа. Сая 500 төгрөгийн азтыг та бүхэн мэдж байгаа нэг азтан тодорсон байгаа. За хамгийн сүүлийн за сая 500-аас 50 сая төгрөг хүртэлх үнэлгээг өгж байгаа тоо азтан болгож байгаа тоо бол 4-ийн тоо байлаа. 2 2 6 4 6 4. За та бүгдийг Азийн тэнгэр ивэх болтугай. За тэгвэл бүгдээрээ нэгээс 42 хүртэлх цифруудыг өрсөн машин руу орж ирлээ. Энэ бол мэдээж бидний их гарын тоглолт буюу 120 сая төгрөгийн тоглолт 642 байлаа. За энд бол та бүгд өөрсдийнхөө төрсэн он за юу гэдгийг он нас өөрсдийнхөө Азийн дугаарууд за тэгээд бурхан шашин шүтдэг бол та бүгд тэр хүртээсээ Азийн дугааруудаа сонгож аваад энд оролцох боломжтой. Яагаад гэвэл 6-ын тоог та бүхэн эдгээр нэгээс 42 гэсэн цифруудаа сугалж өөрсдийнхөө Азийн дугаарыг болгож за энэ азтан болох юм бол 120 сая төгрөгийг төвгүйгэн хожих боломжтой. За хамгийн ихний тоо 21 хүний өгчлийн 21,000 гэдэгтэй адилхан 21-ийн тоо гарч ирсэн байна. За та бүгд өөрсдийнхөө Азийн дугааруудыг энд оруулаарай. За 38 та аав гэж сайхан дуу байдаг. За тэгвэл 38-ын тоо гарч ирж байна. 21 38. За 642-ийн онцлог бол дараа нь харгалзахгүй. Байр таанаач байж болно. Зөвхөн таны сонгосон тоонууд гарч ирсэн байвал та азтан болж байна гэсэн үг. Дараагийн тоо 7-гийн тоо гарч ирлээ үзэгчтэй. 7-гийн тоо. За 4 тоо гарч ирсээр 642 бол 4 тооноос азтан тодорч эхэлдэг.
За 22 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та 20 мянган төгрөгийн азтан болж байна. Эдгээр тоонуудыг бүгд чадсан бол 20 мянган төгрөгийн азтан болж байна. За 20 мянган төгрөг тань гинт өөрчлөгдөн. Энэ яаж өөрчлөгдөх вэ гэвэл дараагийн 5 дахь тоо гарч ирснээр та 900 мянган төгрөгийн азтан болж байгаамаа. За 6-гийн тоо байна. 21 38 7 22 6 гэсэн тоонууд байна. За ингээд 900 мянган төгрөг тань гинтийн өөрчлөлт буюу дараагийн тооноос хамаараад 120 сая төгрөг болон өөрчлөгдөж байна. За энэ 30 тоо байлаа. За эдгээр сургуурантай тоог та бүхэн дараа таргалцахгүй наан цаана оруулаад ерөнхийдөө азийн дугаараа болгоод үндэсний дотоод оролцлаа гэхэд та 120 сая төгрөгийн азсан болж байна. Хэрвээ яана энэ нэг тоо дутчлаа. Яана энэ магадгүй хамгийн сүүлийн тоо 30 биш 41 байсан бол би азсан болох байлаа гэж үйл би тэгэн бонус тоог оруулж ирж байна. Бонус тоо манд 41 гэсэн тоо онж ирж байна. За энийг бонус оруулаад та бүхэн 120 сая төгрөгнөөс за 12 сая төгрөг авах боломжтой гэж жоохон үнэлгээ нь буураад эхэлнэ. Яг л бид бүгдийн өгж байгаа бонус тоо болохоор за ингээд үндэсний дотор даамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Азийг атгандаа гэсэн өрөөнд дор явуулж байна. Сайхан амцгаараа. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей